Сайн өнөөдөр миний наас дуулал харин бидэртээ харин бүлгийг харин сонсох цагаа сакс Хөвж буй сакс. Сакс бүлгийг уншиж өгөх цагаа маань. Хөвж буй сакс. Йосеф болон түүний ах нар өөд болсноос олоон жилийн дараач тэдний үр хүүхэд ачцээ Египтэд амьдарсаар байлаа. Тэд агуу үндэстэн болж еврейчүүд гэгдэх болов. Йосефийг мэддэг байсан хаан үхэж, Йосеф яаж Египтийг өлсгөлөнгөөс аварсныг мэдэхгүй шинэ хаан гарч ирлээ. Тэр еврейчүүдэд дургүй, тэдэнд итгэдэггүй байв. Тэднийг үржиж олшруулахгүй тулд хүнд хэцүү хөдөлмөрт зүтгүүлж, өдөр шөнөгүй тоосох зохиж, хот барих, албадлагын ажил хийдэг боолууд болговоо. Египтийн захирагч эзэд тэдэнд харгас хэрцгий хандаж байсан ч тэд үргэлжлүүлэн үр хүүхэд төрүүлсээр байв. Фараон тэднийг нэг л өдөр Египтийн эсрэг дайтахгүй гэсэн айдастай болжээ. Тиймээс Бурхны хүмүүсийн үржин олжрахыг зогсоох хорон төлөвлөгөө боловсруулжээ. Шин төрсөн еврей хүүхэд хэрв хүү байвал нийл мөрөнд живүүлж хаях тушаал өглөө. Нэгэн еврей эмэгтэй хүү төрүүлээ түүнийг алуулахгүй гэсэндээ нууж хамгаалж байваа. Нэгэн мэрэгэн санаа бодож олоод 3 сар нууж чаджээ. Тэдний нэлх хүү байгааг хэн ч мэдсэнгүй. Гэвч хүүгээ цаашид нуух аргагүй боломогцоо хулсаар сагс сүлжээд ус нэвтрүүлэхгүй тулд барагшин давирхаагаар шавжээ. Сагсан дотроо зөөлөн өлгий дэвсээд нуугдах бяцхан ор хүүдээр урлаж гинэ. Ээж болон эгч Мириам хоёр нь хүүг сагсанд хийгээд нийл мөрөн рүү авчирлаа. Ээж нь хүүгээ үнэрлэн үнсээд голын иргэдэх өндөр өвсөн донд сагстай тавилаа. Сагс живэхгүй хөвж байв. Ингээд ээж нь гэртээ харж эгч Мириам нь тэнд үлдээд бяцхан дүүгээ алсаас ажиглан харуулдаж байваа. Гэнэт хүмүүсийн ярилцах сонстов. Мириам өндөр зэгсэн дунд нуугдсан газраа зогссоор байлаа. Фараон хааны охин шивгчнийхээ хамт явж байсан нь тэр ажээ. Тэр усанд орохоор гол руу ирсэн байжээ. Тэр сагсыг анзаарах болов. Тэр хүүхдийг олох болов. Тэгвэл Мириам яах билээ? Одоо Мириам чухал сонголт хийх ёстой боллоо. Тэндээ үлдээд дүүгээ аврахыг оролдох уу эсвэл айгаа зогтох уу? Гүнж сагсыг олж хараад зарц бүсгүйчүүддээ над руу аваад ир гэж тушааваа. Тэр сагс руу өнгийтэл хүү өөлж иглэв. Энэ еврей хүү байх. Би түүнийг үхэг гээд орхиж чадахгүй гээд гүнж нэл хурийг өрөвдөн инэрчээ. Гүнжтэн дүүгэн тэврээ зогсож байхыг Мириам хараад зүхтаасангүй. Харин түүн рүү хурдхан гүйж хүрээд хүүг хөхүүлэх еврей эмэгтэй би танд дуудаж өгөх үү гэж асуув. Гүнжич тэгдээ гэлээ. Мириам ээждээ энэхүү гайхалтай мэдээг дуулгахаар гэрлэвгүй лээ. Тэд нэлэх хүүг гүнжид өсгөж өгөхөөр болов. Ингээд хүүхэд аюулгүй хинч түүнд муу юм хийж чадахгүй боллоо. Гэвч хүүг өсөж томрохлоор нэг л өдөр гүнжид аваачиж өгөх ёстой гэдгээ тэд мэдэж байлаа. Гүнж түүнийг өргөж авах байв. Чухам энэ явдал хэдэн жилийн дараа болсон юм л да. Гүнжтэн хүүд Мосе буюу уснаас олдсон гэсэн утгатай нэр өгчээ. Мириам гэрийнхэндээ тусалсанд Бурхан маш дуртай байв. Бяцхан Мосег хамгаалах гэж дэрэгдээс нь холдолгүй сагсан Мириам зоригтой охин байлаа. Энэ бүгд Бурханы төлөвлөгөөний нэгэн хэсэг байлаа гэж. За өнөөдрийн бүлэг дуслаа. Баяртай. Тэд subscribe хийгээрэй. Баяртай. Баяртай.